Дараагийн мэдээ танилцуулъя. Японд живхийг дахин ашиглах талаар нээлт хийсэн байна. Японы хувьд жил бүр тэрбум бохир живх буршлагдаж шатаагдаад дуустдаг юм байна. За дэлхийд анх удаага хэрэгжиж байгаа энэхүү туршилтын төсөл нь живхний гол орцыг дахин ашиглан шин живх хийж хөгширч байгаа Японы ард иргэд ялангуяа насанд хүрэгчдэд живхнийх нь хэрэгцээг нь хангах боломжийг бий болгож байгаа юм байна. Нэлт хүүхдийн живхний эрэлт буурж байна. Гэхдээ ахмад наснуудын тоо нэмэгдэж байгаа. За сүүлийн үед гэрийн тэжээвэр амьтад хүртэл живх зүүдэг болсон гэж шин шанаачлагыг хэрэгжүүлж байгаа Японы эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Unicharm компани ерөнхийлөгч Takahisa Takahara хэлсэн байна. Тэрээр хэрэг бид нэг удаагийн бүтээгдэхүүн хэрэглэх талаар энгийн хэрэглэгчдийн мэдэрч байгаа гин буруутай мэдрэмжийг эерэг болгон хуургаж дахин боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэхийг нийгэмд хэвийн үзэгдэл болгож чадах юм бол эдийн засгийн хувьд энэ асуудал нь ашигтай байх боломжтой гэж France Press агентлагт ярьсан байна. Unicharm компани хувьд Японы өмнөд хэсгийн 2 хот болох Shibuya, Osaka хотод уг схемийг дуршиж байгаа юм байна. За эдгээр хот нь ахуйн хэрэглээний хаягдлыг 80% хүртэл дахин боловсруулдаг. За энэ нь Японы дунджаас 4 дахин их боловсруулдаг гэсэн үг юм байна. 40 мянга орчим хүн амтай тус 2 суурин газар 25 жилийн өмнө нийтийн хог хаягдлын цэгүүдийг 2004 он гэхэд дүүрнэ гэсэн таамаглал дэвшүүлсэн. За үүний дараагаас тус одоо хотуудын зүгээс 90 арга хэмжээ авахар шийдсэн. За одоо бол хогийн цэг бол дахин 40 жилийн хугацаанд ашиглах боломжтой байдлаар хог хаягдлаа дахин боловсруулж байгаа. За 2024 онд живхийг дахин боловсруулах ажилд хамруулж орсон суугчид зориултын хогийн уутанд бол живхийг хийж дараа нь нэрээ бичих шаардлагатайгаар тухайн одоо бүтээгдэхүүнийг дахин боловсруулах үйл ажиллагаанд оролцож эхэлсэн байна. Цуглуулсан живхийг жижиглэж, угааж, целлюлоз, хуванцар болон бусад шингээгч полимер зэрэг бодисыг нь ялгаан авдаг юм байна. Unicharm эдгээр материалыг нь ариун цэврийн цаас гэх мэт эрүүл ахуйн шаардлага багтай бүтээгдэхүүн болгож дахин боловсруулж гаргаж чадсан. За мөн живхийн ихэнх хэсгийг бүрдүүлдэг целлюлозыг ашиглан шин живх хийх боломжтой болсон байна. За энэ үйл явц нь ариутгах, цайруулах, үнэргүүжүүлэх тусгай азууны боловсруулалтыг мөн явуулахыг шаарддаг. Unicharm дахин боловсруулах бизнесийн ахлах гүйцэтгэх захирал Цотомо Кито France Press агентлагт өгсөн ярилцлагатаа 2028 он гэхэд бохирдсон живхнээс хуванцар болон шингээгч полимерийг дахин боловсруулж шин живх хийхээр зорж байгаа гэдгээ мэдгдсэн. Одоогийн байдлаар компани зүгээс дахин боловсруулсан бүтээгдэхүүнийг зарим орон нутгийн дэлгүүрүүдэд тавьж борлуулж байгаа юм байна. За ингэхдээ шин түүхий дээр үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүнээс тухайн одоо дахин боловсруулсан бараа бүтээгдэхүүн нь 10 орчим хувиар өндөр үнээр худалдаалагдаж байгаа. За зарим тохиолдолд хүүхэд асрах болон ахмад насны асрамжийн газарт тухайн живхээ түгээж байгаа юм байна. Тус компани мөн дахин боловсруулах процесс зарцуулах усны хэмжээх багасгах аргыг ашиглаж байгаа бөгөөд 2035 он гэхэд 20 хотын захиргаатай хамтран живхийг дахин боловсруулах зорилготой ажиллаж байна. Байгаль орчны судалгааны үндэсний хүрээлэнгээр мэдэгдэж байгаагаар Япон улс бол хог хаягдлын 20 хүрэхгүй хувиа дахин боловсруулдаг гэсэн ийм тооцоо гарч байгаа. Энэ бол дахин боловсруулах түвшингөөрөө дэлхийд төдийлөн өндөрт орохгүй байгаа гэдэг нь Японы хувьд одоо хоцрогдолд хүргэж байгаа юм байна. За дэлхийн дахин боловсруулалтын хувийг авч үзэх юм бол Германд 67%, Их Британи 44%, Америкийн нэгдсэн улсад 32%-тай байдаг. За гэхдээ нэг хүнд ногдох хог хаягдал нь OECD буюу эдийн засгийн хөгжил хамтын ажиллагааны байгууллагын дундаж үзүүлэлтээс 3.2-оор бага буюу ердийн Америк хүн бараг 3 дахин их хог хаягдал бол Япон хүнээс гаргадаг юм байна. За өөрөөр хэлбэл Япон хүн бол арай бага хог хаягдал гаргадаг. За харин дахин боловсруулалтын түвшин нь бага байдаг юм байна. За харин Япон хог хаягдлыг шатааж захилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд бол илүү харьцангуй сайн үзүүлэлтэд дэлхийн улс орнуудыг тэргүүлдэг юм байна. За харин сүүлийн үед бол Японы хүн ам хөгширч байгаа 100-аас дээш настай хүний тоо 100 мянга орчим хүн болж байгаа. Энэ улсын хувьд бол хөгширч байгаа нийгэмд тооцогддог учраас жих болон холбогдох бүтээгдэхүүн нэлт хүүхдээс илүү ахмад наснуудад хэрэгтэй болж байгаа. 2024 онд Япон улс 9.6 тэрбум насанд хүрэгчдийн жих шээс цадгаарах жих үйлдвэрсэн бол Нэрад зориулн 8 тэрбумыг үйлдвэрсэн гэж Японы эрүүл ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн холбоо мэдээлсэн. Тус бүлэг 2030 он гэхэд Япон улс 2.6 сая тонн бохир живх хайна гэж таамаглаж байгаа бөгөөд энэ нь 2022 онд 22.2 тонн байснаас нэмэгдэж байгаа үзүүлэлт болж байна. За энэ өдөр гэхэд Япон хог хаягдах живхний эзлэх хувь нь 2020 онд 5.5%-аас 7.1% болж өснө гэж байгаль орчны яам мэдгдсэн. 2030 он гэхэд үндэсний засгийн газар
1700 гаруй хотын захиргаа доор хаяж 100 нь бол чихийг дахин боловсруулж эхлэх ядаж энэ талаар ярилцахыг хүсэж байгаа гэдгээ Японы одоо хэвлэл мэдээлэл засгийн газруудын зүгээс энэ мэдээллийг олон нийтэд уриалга болгож байгаа юм байна.